холбоотойгоо нийлсэн хувцсны дэлгүүрт орж байгаа мó. За яг үнэн би мэдчихээн. Цаадах чинь намайг баярлуулах чинь надад юм авч өгч байгаа юм байна. Хүш, ерөөсөө ингэ заяа. Чи машин өгч одоо хоног бариулчих. Тэгээд компанийнхаа дэд захирдаар авъя гэд хэлчих. Тийм ээ, бүр их баярлнаа цаадах чинь. За, ямар гоё юм. Ямар гоё хувцас аваад өмссөн юм бэ? Юугаар авах юм бэ? Одоо нөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэдэг үг нь үнэн боллоо. Одоо найз нөхд ирээснэ зэрэггүй штэ. Богчожил. Стимрол. Айдах шүү. Буяндаач амьдраарай. Яа. Завны найз. Оёна. Өс найз чиний нөгөө 50000-ыг өгнө ундраа заяа. 50,000 болгоод өгч чинь найзтай юу? Яа. Асарч ийн хашаа. За тавга. Энэ миний цов арай богноогүй юу? Юу зүгээр штэ. Чи намайг хүүхдийн голцноос голцолцсон уу юу? За яах вэ? Чи нөгөө бие хамгаалагч гэдэг утгаараа. За бас нэг ингэдэг юм чөлөөтэй. Миний малгайдлага арай л нэг өөр л байгаад шүү. За яах вэ? Зүгээрээ зогч ээ. Би яг өөрийгөө яг чам шиг болгож хараад байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байгаа бах та. За найз яг машин дээр очиж байгаа. Юу миний найз машин дотор нь орж суугаад хадаагаа байж хүмүүс хараад нөгөөд чи машин авчихгээд гадна зогсож бай да. Тэгвэл вайрын гайраад болтоо. Тавга тасарч ийштэй. Тавга одоо авгаа солиоч ээ. Нэр чамайг харсан чи нэг тийм бомбагаад миралаад л байна уу юу аа? Яасан? За тэр яг ундраа. Нөө чи тэрийн байр авна гэж хадгалж ирсэн 50,000 Америк доллар байгаа юу? Байгаа шүү дээ нэрээ. За хоёулаа тэр мөнгөө 50-50-гээр нь хувааж аваад салъя да. Энэ бол миний фристайл. Би өөрөө фридом явах дуртай. Зэ. Салъя гэж байгаа юм байна тийм ээ? Салж болж байна. Гэхдээ хоёулаа хажуудаа гэрчтэй байж байгаа салан заа юу? Юу гэсэн үг вэ? Айгуу дараа чи уйлгнаад хоёулаа буцаж сууя гэдэж магадгүй. Ямар жижигхэн юм ярьдсан бэ? Одоо тэгэл дараа нь би уйлаад өндрөө чи одоо намайг хаяа явах гэж үү? Тэгэхгүй. Бэн гамба. Чи яг одоо манад ороод ирдэ үүдэн дээр байна уу? За. Дарга. Би яг ажил руу очт юм уу гэж байжээ. Одоо ингэ. Юу яач? Бэлгүүр авчи. Машин хэрэг болсон уу? Үгүй. Чамд ямар ч машин хэрэг байхгүй. Ажилд өрөлж байхгүй заа юу. Тэгээ чи юу яасан штэ? Энэ пүнкрийн хажуунаас ийм боодолтой мөнгө аваад хогийн савндаа хийгээ орсон штэ, тий? За баяртай ундраа. За баяртай хөө. Энэ сая юу ярьж байгаараа яваа? Яах вэ? Би чамайг ганцхан өдөр азтай байг гэж удаад хогийн пүнкрийн хажууд байр авахгүй цуглуулсан 50,000 доллараар хийцэн байсан. Юу? Тэр мөнгө чи дэрийн цуглуулж ирсэн мөнгө юм уу? Тий. Яа! Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Галт тэрэг аль эрт хөдөлсөн байсан. Галт тэрэг ч нөгөө гинтийн усад аваарыг стоп кран гэж байдаг үсттэй. Чи дэнд хурдтай явж ирсэн. Би тэгж хурдтай явж байхдаа ээжэд 20,000 долларыг өгсөн штэ. Юу хийжээ? Бэнэ мөнгө чи өгнө яа. Хүлээж байгаа заяа. Чи виз гаргуул яа. Бэнэ. Тий. Хүдэг хамт гарнаа тий. Тий. Авгаа юу? Манай хүү авгаа байхгүй. Үрдэн шүү. Заяа. Бэнэ. Ирсэн активиз гаргуул тий. Хоёр хүний заяа. За. Баяртай. Бэнэ. Яна. Одоо нөгөө найз чи мөнгөгүй болсноо мэдхгүй гадаа ингэц зогсож байгаад. Хөөш савга. Нөгөө машиныг чи нэг бүдүүн нөхөр аваа явчлаа. Миний машин энэ би хийсэн. Манай босс юм биш. Ямар босс? Байранда очимоч пункер юу нөгөө юм чи мэдсэн юм шиг байлаа шүү.
Пүнхрийн ардаас олсон мөнгө чи яагаад тэг яг миний тэр олсон мөнгө чинь бид хоёрын байр авахаар хадгалж исэн мөнгө байсан байна. Чиний мөнгө биш юм уу? Тийм ээ, манай мөнгө. Чи энэ хутганд буцааж авчиж өгөө. Чи мөнгө аваад ирээ. Яана одоо хагсын ч гэсэн аваад. Яаж тэр дэлгүүрийн чигүнд би томорч гарсан. Шинэ Монголын шинэ баячууд ирлээ мөрөг зүрэг гээд мөргүүлж байгаа давсан шүү дээ. Яана одоо тэгээ. Одоо өөрөө мөргөж гуйгаад аваад ирээ мөнгө. Яана одоо тэгээ за. Өө тийм юм байсан юм уу? Ундраа найс нөгөө 4700 өгнө за. Тэрнээс нөгөө 30 бохоо гасчаарай. 4670 шүү заяа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Ер нь чиний энэ азгүй байх чинь чиний нөгөө фри стайл чи юм шүү. Тэгээд сайхан мөнгөгүй сайхан фридом явж байхгүй юу чи? Би нэр хатгүй хүн юм. Эртээр хүртэл ажилд орохоор нь өргөдөл өгсөн газар над руу уудтаад одоо захирлуудын зөвлөл хэлцэж байна. Хүрээд иргээд ихгүй юу? Ашгүй за. Харанхуй шин гүйж гараад нэг таксины хаалга онгоолгож суугаад хурдан яваараа би яарч яана гээл тэгсэн. Тэгсэн өнөө такси чинь 100 урагшлал явах юм. Гата хаврахгүй. Гэхдээ би яарч яана гэд ингээ харсан. Жолоочгүй такси. Өөр ирэхгүй айц төрөл хүйдөөс чахраал ингээ сууц гинт бийгүү гар орж ирснээр жолоогоо атгаал. Тэгэл 100 урагшлал явах юм. Би орлоод хаалгын онгоолгоод буугаад гүйж яваад эргээ харсан. Бензин дууссан такси харин жолооч нь түрзээ явж идэг байгаа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Гэхдээ тэр машинд чинь чамаас өөр хүн очиод суухгүй байгаа үсттэй. Би харин тэгээд надаас өөр хин энд суугавтэй гэж бодоод гүйж байгаад эргээ харсаар манай бооё хаалгын онгоолгоод орж ирсэн штэ. Хундраа. Чи одоо намайг бас хаяал явах уу? Тавга минь дээ. Алсын замд явж байгаа жолооч дугуйгаа хагарахаар хаяад явдггүй үсттэй. Тэр үн шиг би чамаагаа нөхөж аваад ахиад цаашаа тавхина. Нөхөж аваад аа. Баярлалаа. Одоо би тэгвэл нөхөөстэй ч гэсэн шин дугуй шиг л өнгөрнө. Би дахиж хизээж хагарахгүй. Ундраа. Хүмүүс ингэж ярьдаг штэ. Би их хацтай хүн. Нэг насаараа идээд оромгүй их мөнгө олсон гэж ярьдаг. Би тэгвэл тэднээс илүү азтай юм байна. Би нэг насныхаа ханыг олсон азтай хүн. Би амьдрал гэдэг их суглаанаас хамгийн том аз, хамгийн том суглааг нь сугалж авсан хүн. Энэ бол чи. Би чамдаа хайртай. Би чамаагаа гомдоохгүй. Би азтай хүн.